Би өөргөө үнтэй учирч байгаагүй. Ерөөсөө л хүмүүхэн уралдаг штэ. Чухам юунд уралж ийн гэдгээрээ л ялгаатай. Өөргөө гэж бидний бодоод байгаа тэр хүмүүс чинь бүх юмд уралдаггүй. Эсвэл ууралснаа гаргадаггүй. Эсвэл ерөөсөө хизээ хаана яаж гаргахаа хяндаг л тийм хүмүүс байдаг. Яахаараа ийм уургүй байдаг байна гэдэг байгаа хүнээ одоо ууралж ахын та одоогоор хараагүй байна л гэсэн үг. Ерөөсөө уургүй хүн гэж байхгүй. Хүн бүр юунд ч юм одоо ууралж явж идэг. Тэгэхээр та ч гэсэн ууралж болно. Ууртай байж болно. Уурандаа хүсээгүй зүйлээ хэлж хийсэн ч байж болно тий. Хичнээн харамсмаар зүйлд хөтэлдэг ч гэсэн энэ бол хүний сэтгэл хөдлөл, энд хүмүүн бусын зүйл байхгүй. За тэгээ бид нар багасаа хүүхэд ууралдгүй маа чи юундаа ууралсан ийм их юмд уурлаад яг уур биеийг зовоон инээтрээ гэд сонсч өссөн шүү дээ тий. Гэхдээ ууралсаар л байдаг. Уурлах нь биенд муу, оюун сэтгэлд ч муу, ерөөсөө нэр төр харилцаа амнаас аюулгүй байдлыг ч хүртэл эвдэн гэж бид нар мэднэ. Гэхдээ мэдсээрэж уралсаар л байдаг. За тэгэхээр уур хөрс үед ямар яралтай арга хэмжээ авах вэ? Өөртөө ямар анхаарчны тусламж үзүүлэх вэ гэдэг талаар сэтгэл залчаа зөндөө их ярьдаг учраас би энэ давтаж ярмааргүй байна. Харин уурын уг шалтгааны талаар л би тантай ярихыг хүсэж байна. Хүн муухай аштадаа ууралдаггүй. Уур хилэнгийн их голомт нь бидний сэтгэлийн маш гүнд байдаг. Ер нь бол бараг төсөөлж чадахгүй гүнд байдаг тий. Тэгэхээр гал байж ээж утаа гардаг шиг уг гарвал байж ээж л уур гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ухамсараа удирдах, бие барих замаар бид нар уурын тэр гадаад хэлбэрүүдийг номхотгож болно. Уулаасаа уурын эсрэг тий байдаг ихэнх тэр арга засал чинь ерөөсөө тэр галыг л дүрлцүүлэхгүй байх, утааг нь байхгүй болоход л чиглэж идэг тий. Утааг сорлоо гэд агаарыг цэвэршүүллээгээд асуудал үнцээрээ шийдэгдэхгүй. Уурын цог үргэлжил одоо бидний сэтгэлийн гүнд уугсаар анивцаар л байх болно. За тэгээд тэр нэг бясалгал, йог, богино хугацааны сэтгэл заслууд төр зургийн одоо аргаар бид нар богино хугацаанд ч юм уу те бид нар уурыг намдааж болно. Гэхдээ энэ аргуудыг хэрэглээд үндэс язороор нь уурын учрыг олох нь ер нь бараг л байхгүй. Ганц хуруутсан байхад бид нар ингээд юмд хүрээгүй үед хүндрэлгүй байж болдог штеп. Яг энтэй адилхан уурыг хүргэх тэр өдөөгчдөөс хол байхад арай амар байж болно. Гэхдээ хинтээ ч шүргэлцэхгүй амьдрах хорвоо биш шүү дээ. Аглагт ганцаараа даянжилж явахдаа ч гэсэн одоо олон хоногийн бясалгал сууж явахдаа хүртэл урдын дурсамжаа ухаж эргэж гарч ирээл ууралдаг. Сэтгэлдээ ер нь харилцаагаа янз бүрийн харилцааг үргэлжлүүлсээр л байдаг амьтад шүү дээ. Ер нь хүн гэдэг чинь тий. Тэгэхээр бид нар хамт амьдардаг ойр дотны хүмүүс, үр хүүхдүүдтэй хамгийн их ууралдаг. За тэгээд тайвширсан үедээ ингээд анхааралтай, нухацтай бодоод үзэх юм бол ихэвчлэн өөр юмд ууралснаа л тэднэрт гаргацсан байдаг. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болоод бид нар яг нэг үйлдэлд өөрөөр хандаад байдгийг анзаарч болно. Тэгээд бид нар ихэвчлэн сэтгэлийн гүнд өөр юмд уурлаад байгаа мөртлөө тухайн үед хажууд хамгийн одоо ойр нүдэнд харагдсанд нь уураа гаргацдаг. Тэгэхээр зэрэг бидний уурыг хүргээд байгаа илүү ноцтой шалтгаан бидний дотор байгаад байгаамаа гэдгийг л энэ бүхэн харуулж байгаа байхгүй юу? Тэгэд одоо бие сэтгэлийн хүчирхийл, янз бүрийн хоригууд те бага насанд бидний хүсэл зоригоос гадуур биднэрт байнга ингэж давтаж мэдрүүлдэг байсан янз бүрийн сэтгэлийн сөрөг хөдлөлүүд, эвгүй мэдрэмжүүдийн хариу үйлдэл нь одоо тэр түргэн уурлахаараа хяналтаа алдах, ойр дотныхондоо уураа гаргах те сүултээ бүр уурлахгүйгээр юу ч хийж чадахгүй болохдоо хүртэл ингээд бид нар тулж штэ те. Тэгэхээр зэрэг энэ уурын голомтыг аюулгүй болгохоос өмнө одоо бид нар ингээд за тэр уг гарвал нь хаанаас ихтэйвэ гэд ингээ хайх гэхээр зэрэг энэ сэтгэл заслын тусламжийг одоо авах болцоо хүмүүст байхгүй байна. За харин та хэрвээ хүсэх юм бол өөрөө бие дааж зарим нэг шалтгааныг олж болох гарцсан энэ сэтгэл зүйн лекцүүд авахгүй юу? За ганцаарчлсан сэтгэл заслын үйлчилгээ авах боломж нь танд байлаа ч гэсэн ер нь би тийм хүмүүст эхлээд лекц сонссон байхыг зөвлөдөг. Тэгэхээр энэ нь хувь хүнийг сэтгэл засалд бэлтгэлж өгдөг зайлшгүй нэг шат байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг сэтгэл засалч хүн гэдэг чинь таныг ингээд шууд онцлол мэрэгэн түргнээр одоо ингээд таны өмнөх түүхэн ийм байжээ. Одоо ингэнэ ирээдүйд чинь одоо ийм юм болно гэд ингэж бошголж хэлээд ах хүн биш. Бид нар бол мэдээж тийм л юм хүсэж байгаа шүү дээ. Айгу амархан юм хүсэж горьддаг. Харамсалтай нь гэх юм бол хэрвээ тэр хүн таны сэтгэл засалж жинхэнэ мэрэгчлэн байх юм бол хизээч ийм юм хийхгүй уулаасаа таны дотор руу уулаасаа ганцхан таал орно. Таал өөрөө тэр сэтгэл доторх ирлээ хийн, олзоо олборлон одоо тэр хуучин дадал хөвшлийг
засна шинээр дэвшил одоо юу гэдгийг тэр бүхнийг суулгаж өгнө гэсэн үг те. Сэтгэл засалч гэдэг чинь зөвхөн хөтөж тэгэхээр зэрэг хөтөж дөөж бай, хөтөж гүүж бай. Хүн бүрийн хизээ нэгэн цаг заавал хийдэг тэр дотгошоогоо хийдэг тэр аяллыг та аль болохоор эрт эхлүүлээрэ гэж би хэлмээр байгаа юм. За тэгээд би даагаад янз бүрийн одоо тэр сэтгэл зүйн ном зохиолыг судалж болно мэдээж хэрэгтэй. Гэхдээ нийгмийн бүхэл салбарын нэг адил сэтгэл судлалч ч гэсэн бас хийтэй зүйл байдаг. Энд ч гэсэн бизнес явагдчихл байдаг. За миний лекцүүд болохоор зэрэг одоо энэ сэтгэл судлалын шинжлэх ухааны одоо үнэхээр сор болсон бүтээлүүдээс надад амгалант те хувь хүний хувьд миний хувийн амьдрал үнэхээр бодитоор тус болсон тэр арга туршлагуудыг би энэ Монгол ахуй соёл, Монгол менталитэтэд зохирох онол болгоод гэх юм уу да тий тэр дадлын замаар хамгийн одоо энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлсан ийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр уур гэдэг чинь одоо хүний амьдралын зохиол, хайр үгүй амьдралын зохиол, баяр үгүй амьдралын зохиолын гадаад шинж тэмдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ амьдралын зохиолууд чинь гмийн мэдрэмж, дутуугийн мэдрэмж, тэр гомдол хорсол өөрийгөө дорд үзэх гутрах үед төрдөг тэр сэтгэл хөдлөлүүдийн тавталтаар бичигдээд байгаа юм. Зүгээр агаараас бичигдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмжүүдийн их ундрагыг засахаас нааш уур багасахгүй, уураас үүдэн гарах бусад үр дагавруудын хор нөлөө арилахгүй гэсэн үг. Яг уу одоо уур эд ингээ буцалж яах үед, оргилж яах үед бясалгал хийж болдгоо шүү дээ тий. Тэрнтэй адилхан лекц сонсоод ч нэмэргүй байж болно. Уур гэдэг чинь ерөөсөө л хямрал цочрол шүү дээ. Тэгэхээр зэрэг амьд амьтны хуваар бид нар хэрвээ ийм байдалд орох юм бол бид нар ч одоо амьд амьтан байх л амьтан шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бидний бие махбод болохоор огцом тийм хөдөлгөөн, зүхталт, дайралт, тулаанд бэлтгэгдэж байгаа юм шиг эрчим хүч хуримтлагдаад, даралт ихсээ цус бөөгнөд ийм үйл явц бидний биед болдог тий. Тэгэхээр амьтад болохоор одоо энийг гадагшлуулаад гүүгээд үсэрч одоо довтлоод, орилж чарлаад энийг гадагшлуулж байна. Гэтэл нийгмийн амьтны хувьар биднэрт тех ирэх байдгүй. Тэгэхээр энэ эрчим хүч өөрөө аанда алга болчдгоо. Хэрвээ гадагшлахгүй бол аль нэг эргэтэнд одоо ингээд сууршдаг олон дахин давтагдсаар байгаад явандаа өнөө бидний янз бүрийн өвчин болчдөг. Тэгэхээр хэрвээ та хүчтэй ууралсан болвол бусдад саад болохгүйгээр тэрийг гадагшлуулж ах хэвээр. Одоо ганцаараа боломжтой бол нэг өрөөнд ороод боломжгүй бол одоо амаа таглаж агаад ч юм уу хаширах, уйлах те биеийн хүчтэй үйл хөдлөл хийх, юм цохих, урах зэргээр одоо энэ эрчим хүчийг биеэсээ заавал гадагшлуулах хэвээр. Тэгээд яагаад уурлаад байгаагаа одоо тэр өөрийнхөө гомдлыг, хорслыг чангаар хэлж одоо тэр тухайн хүндээ ч юм уу те таны уурыг хүрсэн үнд бичиж болно. Тэгтээ илгээж болохгүй тэрийг одоо та зөвхөн гадагшлуулахын төлөө хийж байгаа болохоос биш тухайн хүндээ мэдгэдэхийн төлөө хийж байгаа биш. Эсвэл одоо таныг сонсох тийм чадвартай хүнд энэ үйл явдлын талаар ярьж гин гэж сэтгэлдээ төсөөлөөд одоо тэр сэтгэл хөдлөлтөөгөр мэдрэмжтэйгээр тэр доторхоо бид нар гадагшин ингээ юулах хэрэгтэй. Ер нь бол бидний энэ дотор эрчмийг хамгийн их дороотуулж яадаг, тамирыг барж яадаг учраас яг ийм үедээ бол цахим ертөнцөөс гарах ёстой гэж зөвлөдөг. Цахим харилцаанд орох хэрэггүй, дэлгэцийн хэрэглээгээ багасгаад байгальтай холбоотой зүйлсийг хийхтэй усанд орох, гал за хөрш орон дээр гიშгэх, элсэн дээр хөвтөх, агаар салхи амсах, амтан ургамалтай ойр байх ч юм уу те гих мэтэр одоо энднээс аль нь танд хамгийн ойр байна, гарын ойр гар дор байна те тэрүүгээр та сэтгэлээ эхлээд тэгшлэх ёстой. Тэрний дараа сая одоо хүмүүсийн дунд ороод амьд харилцаанд орох хэрэгтэй. Ер нь бол биднийг эрүүл болгодог зүйл бол амьд харилцаа байдаг штэ. Тэгэхэд энэ дотроосоо өөрөө өөртөө харилцах харилцаа бол биднийг одоо эдгэх гол зам. За одоо цорын ганц зам гэж бараг хэлсэн ч хэлсдэхгүй юм байгаа юм да. Тэгэхээр зэрэг та сэтгэл эдгэрлийн лекцүүдээс ингээд өөртөө сонсохоорой, өөртөө тус болоорой гэж би хэлмээр байна. За 1, 4, 5, 9 байж болно, 11, за 13-аас 15 те амьдралын зохиолын 3 лекцийг заавал сонсоорой гэж би хэлмээр байна. За тэгээд би таныг тэврээ, таны сэтгэлийг тэврээ. Та энэ бүхнийг чадна гэдэгт би итгэж байна. Та өөрийгөө үргэлж тэрч чагаарай.